Хөдөлмөрийн үндэсний намын төв хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлын шийдвэрээр тэд намын дарга улсын хурлын гишүүн Ганбаатарыг үүрэгт ажилласан чөлөөлж шин даргаар найдлаг томилох шийдвэр гаргажээ. Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргад орж ханд мөн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, түүний оронд ган тулгыг томилох шийдвэр төв хорооны хурлаас гарсан байна. Тэд намынхаа бүтцэд өөрчлөлт оруулж байгаа шалтгаанаа ингэж тайлбарлалаа. Дарга байна уу, дэд дарга байна уу, цэрэг байна уу? Дураараа тушаал гаргаад тэрийг тараадаг, хүчингү болгодог тийм зүйл ердөөсөө байхгүй. Тэгэхээр Ганбаатар даргын сая ярьж байгаа асуудал болвол таны хүндэж байгаа асуудал бол Монгол улсын хуулийг бүдүүлгээр илт зөрсөн үйл явдлаа. Монгол улсын хуулийг бүдүүлгээр зөрчсөн. Дээр нь хөдөлмөрийн намын дээд шүүхээр бүртгүүлсэн дүрмийг бүдүүлгээр зөрчсөн. 3 дугаарт олонний өмнө 1 сарын 18-нд намын хурал дээр сүр бодруулан өргөсөн зан хандгааг 3 дугаар зүйлийг нь илт бүдүүлгээр зөрчсөн. Ийм зүйлтэй эвлэрээсэ гэж биднийг олон нийт итгэл үзүүлээгүй. Бид олон нийт итгэлийг алдахыг хүсэхгүй. Ганбаатар дарга байна уу, Дорчхан дарга байна уу, дүрмээ зөрчсөн бол, хуулийг зөрчсөн бол бид зарчмаар бариад цааш явах болно. Хариуцлагын ерөнхий хорооны шийдвэрийн дагуу намын даргын гаргасан 2 тушаалыг дүрм журмынхаа дагуу хүчингү болгоцсон. Тэгэхээр энэ тушаалыг үндэслээд намын төв хороонд бол өөрчлөлт орж байгаа. Тухайлбал удирдах зөвлөлд ерөнхий нарийн бичгийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчлөлт оруулсан. Хөдөлмөрийн үндэсний намын төв хороо нь Улаанбаатар хот болон 21 аймаг Сум дүүргийн нийт 57 гишүүнтэй. Тэдний 30% нь энэ удаагийн хуралд оролцсон тухай хэвлэлийн урлын үеэр мэдээллээ.